Яагаад хүүхэд шөнө эцэг хийхээ оронд орохыг хүсдэг вэ? Ойролцоогоор 3 наснаас ихсэн хүүхдийн төсөөсийн ертөнц идэвхтэй хөгжиж ихэлдэг. Хүүхдүүд тосгойдоо уран зүүнээс түүхүүдийг бүтээж сурдаг бөгөөд заримдаа эдгээр найдас төрүүлж босдог. Хүүхэд эцэг хийхээ оронд орохыг хүсэх хэд хэдэн гол шалтгаан бий. Нэгдүгээрт салхистын түгшүүр. Энэ бол хүүхэд өөрийгөө эцэг ихээсээ тустай хүн гэд явахаас ихэлдэг хөгжлийн байгасын үе шат юм. Шүн сэрвтэй гэрээр салхистын айдас мэдэрч ойр дотны хүмүүс рүүгээ буцаж очихыг хүсдэг. Хоёрдугаарт татас зуршил. Хэрвээ хүүхэд эцэг ихтэйгээ нэг оронд унтахад дассан бол том болсон ч энэ зуршсаа үргэлж сүйч магадгүй. Энэ зуршил нь түүний шөнийн зан үеийн нэг хэсэг босдог. Гуравдугаарт сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал. Орчны өөрчлөлт, өвчин, гэр бүлийн зөрчил гэх мэт стресс үүсгэгч нөхцөл байдал нь хүүхдийн эцэг ихтэйгээ ойр байх хэрэгцээ улам нэмэгдүүлж босдог. Хүүхдэд хэрхэн туслах вэ? Нэгдүгээрт тухтай орчин бүрдүүлсээрэй. Хүүхдийн өрөө 5 тухтай, аюулгүй эсхийг шасах. Харанхуй айдсыг арилгахын тулд шөнийн гэрээс ашигласаарай. Хоёрдугаарт унтахын өмнөх зам үеийг тогтоогоорой. Орой бүрийн тогтмол зам үеүүд жишээ нь ном унших эсвэл намуухан тоглоом тоглох нь хүүхдийг тайвшруулж унтахад нь бэлтгэхэд тусна. Гуравдугаарт сэтгэл санааны холбоогоо дэмжээрэй. Өдөрт хүүхдтэйгээ эсвэл их цагийг хамт өнгөрүүлж, өөрийг нь хайрлагдсан, хамгаалагдсан гэдгийг мэдрүүлсээрэй. Дөрөвдүгээрт бие даах чадварыг нь дэмжээрэй. Хүүхдийг дуртай тоглоом эсвэл хөгжим ашигласан баажмаар өөрөө өмдөж сурахад нь тусаарай. 5-дугаарт хүүхдийн эмчтэй зөвлөс дурыг. Хэрвээ унтахтай холбоотой асуудал үргэлжилсээр байвал хүүхдийн эрүүл мэндийг үнэлэх болон мэргэжлийн зөвлөгөө авахын тулд мэргэжчтэнд хандаарай. Шүн хүүхэд нь эцэг ихтэрээ ирвэл тэд яах ёстой вэ? Энэ тохиолдолд аль болох 50 хандахыг дий зөвсөж байна. Хүүхдтэй уурлахгүй байхыг хичээгээрэй. Эцсийн эцэст гэр айж дүгшиж байгаа магадгүй янз шүтээ зүудсэн ч байж мэднэ. Хүүхдээ хамт дагуулж өөрийнх нь оронд хүрвэж унтууж хажууд нь хэсэг суу аюулгүй 50 орчинг бүрдүүлчих. Ингэснээр аажмаар эрт орой хизээ нэгэн цагт та нар тустай унтах горимд шийдчихнэ.